Тэгээж болоод эдийн өдрийг эндээс танах ээж аавын хамгаалалт зүйлийг давтуулсан дээр эрхэм багш нартайгаа уулзсан учирсан инглиш сэндүүд ахигч та нар минь сайн байна уу? Хүндэг иргэнийг төлөвшүүлж хүн байхын ухааныг сургаж ачаал түнгийн алтан бүрхэг аавын цэцэр хамгаалагч та бүхэн сайн байна уу? За өнгөрсөн жилийн жил одоо манай сургуулийн хамгийн чухал юм болов бид нар анхныхаа 12 дугаар ангид төгсөж байгаа. 12 дугаар ангид сурагчид маань анхны одоо хичээлийн эзэлтийн чадвар буюу Яшаа өглөө. Тэгэхээр манай сурагчдын дундаж оноо 562.5-ыг авлаа. За энэ маань одоо Монгол улсад төвд ажиллагаа явуулж байгаа 885 төрийн болон хэмжээний сургууль байдаг. 562.5 гэдэг оноо маань одоо улсын хэмжээнд эхний 60 дугаар байранд орж байгаа. За энэ Яшаа оноо бол сургуулийн чанарыг одоо харуулдаг одоо үзүүлэлт байдаг. Тэгэхээр одоо энэ манай сургуулийн чанарыг одоо тодорхой хэмжээгээр харуулж байгаа гэдэг үзүүлэлт бидний хувьд их багтай. Бид нар одоо багтж байгаа. Хамтын ажиллагаа маш чухал учраас хамтдаа хүмүүсийнхээ хөгжлийн төлөө цөмөрөө хамтан ажиллахын төлөө үйл ажиллагаа явуулъя. За та бүхэндээ дахиад шинэ хичээлийн жилийн мэндийг хүргье. Баярлалаа та бүхэндээ. Багштайраа гараа зогсоод авах нь шүү. Батэрхний мөнхцөд. За. Батэршгийн ноноо шиг. Бадөрөлтний анам нэрээ сонсоод эсвэлчүүд бүгдээ явуулаа. Ээг нарынгийн батэр шиг. Батэрхний тэргэл. Төдөө маргад Маранзадын инхтэн төвшин тагсан мөнгөн сар Сониасарынгийн ирмөө Найм байрын бар Батхарлын мишэл Бомцэндийн нандын эртний Инх тавшин
аймгийн Азбаяр, Бат эрдэнэ Бадрал, Хандаа бүрийн Ядгуу, Амрын Даваатэр. За, ангид нь одоо гарч ирнэ. За. Аав ээжүүдтэй зориулаад хэдхэн үг хэлээ та бүхнийг гаргачих. За, хичээл бол өглөө 8:30-с орно. За, өнөөдөр бол 13 цаг 20 минут дуусна хичээл маань. За, маргааш нөгөөдөр 2 болохоор 8:30-с ороод 12:20-д татахаар байна. Яг өнөөдөр бол хамгийн гол нь нөгөө нээлт төлөвлөсөн учраас те тодорхой хэмжээгээр жоохон хойшлсон байгаа. За, бяцхан шавнараа эрдэм номтой сайн хүн болоосоо гэж бодоод багш нь хувийн зүгээсээ ийм жижигхэн гарын мэлэг бэлдсэн байгаа. За, энэ дээр бол энэ ном нь болохоор ингээд үзүүлэгч Балруул хоёртой ер нь бол эрдэм ном гэдэг утгаар нэмийг сонгосон. За, энд бол нэг балын харандаа байгаа. Энэ болохоор үзгэн бал тэгээд нэг моточ хэртэй. Энэ балын харан дээр нь та бүхэн болж өгвөл нэрийн ч юм уу те тавьж байгаа бүтэн хичээлийн жилийн туршид хэрэглүүлээрэй гэж хүсээд энэ балын харандааг авч өгсөн байгаа шүү. Хүүхдүүд маань бол ерөнхийдөө ангидаа утаа сольж ангидаа орно. За тэгээд яг одоо ингээд энэ өдрөөс эхлүүлээд бид хэд ингээд багшаа болж байгаа болохоор тодорхой хэмжээний төлөвлөлтийн дагуу хичээл маань ороод явах юм байгаа. За суудлын хуваарлтын хувьд гэх юм бол одоо 32 жилийн хугацаанд энэ бяцхан шагналтай таарлахтаа би дандаа сар болгон суудлын сольж байсан. Яагаад тэгэхээр хүүхдүүд маань нөгөө харааны ойвол нэг тогтоогүй байгаа. Зарим нь бол дандаа урд суулгаад байх юм бол нөгөө ойрын харааг болчихно. Дандаа хол суулгаад байх юм бол холын харааг болчихно. Гэх мэтлэн ийм асуудлууд байгаа учраас сар болгон суудлын солино. Тийм болохоор одоо юу гэдгийг миний хүүхэд ард суучлаа, урд суучлаа гэдэг юм уу тийм асуудал багтгүй. Нөгөө талаар миний хувьд бас нэлээд чанга дуудаг хүн. Яг одоохондоо ингээд та ядаж байгаа дөөлхөн сонсогдож магадгүй. Онгот нь ороод ирэх юм бол нэгдүгээр давхарт явж байсан ч миний дуудлагаар тийм хоолой том ба. Тийм болохоор одоо юу гэдэг нь самбраасаа холдчлоо, эсвэл тийм хол ойр суучлаа, өмнө талд нь өндөр үгэд суудсан байна. Самбар дээр юм харагдахгүй байх гэдэг тийм асуудал байхгүй. Дээрээс нь одоо энэ альфа үеийн Z generation-ийн хүүхдүүд бол самбар дээрхийг бичээсээ илүү өмнө талдаа байгаа зүйлийг бичиж бүтээх ийм одоо тал нь илүү хөгжсөн ийм хүүхдүүд байгаа учраас энэ тал дээр нь илүү одоо анхаарч ажиллана. Тийм болохоор самбар дээрх юм харагдахгүй нэ гэдэг асуудал байхгүй учраас суудлын асуудал дээр битэх одоо санаа зовоорой гэж ингэж хэлэхээр байна.